За сайн бацгаана уу? Java хэлний 2 дахь хичээлтэй тавтай морил. Энэхүү хичээл нь шүтгийсний мэдээлэл холбоо технологийн сургуулийн Cisco Tech Club-ээс бэлтгэгдэн хүргэгдэж байна. Хэрв та өмнөх бичлэгийг үзээгүй бол орж үзээрэй. Мөн манай YouTube суваг дээрээс C хэлний олон бусад хичээлийг үзэх боломжтой байгаа шүү. За өмнөх хичээлээр бид нар Java хэлний танилцуулга болоод объект хяналтын маш энгийн анхан шатны тодорхойлолтуудыг авч үзсэн. Өнөөдрийн хичээлээр Java хэлний дүрмүүд, main функцийн талаар ойлголт, өгөгдлийн төрөл хувьсагч зарлах гэсэн сэдвүүдийг үзэх бөгөөд хамгийн ихний програмаа ажиллуулж туршиж үзцгээе. За эхний ээлжинд Java хэлний дүрмүүд. За Java хэлийг ашиглан код бичгэд баримтлах ерөнхийдөө нэг хэд хэдэн дүрм байдаг. Зарим нь заавал дагаж мөрдөх шаардлагагүй ч гэсэн бусдад ойлгогдох байдал одоо таны кодыг уншиж байгаа хүнд болон ерөнхий одоо стандартыг баримталж үзэх юм бол дараах дүрмүүдийг дагаж мөрдөөд явбал цаашдаа айгүй хэрэгтэй. За эхний ээлжинд бичсэн код бүрийн мөр бүрийн ард цэг таслалаар дуустдаг C болон C+ зэрэг хэлүүд бас ийм цэг таслал тавьж иж синтаксийн хувьд буюу бичиглэлийн хувьд зөв болдог байгаа. За хоёр дахь нь болохоор функц болон класс нь угалзан алтан дотор утга агуулдаг. За энийг цаашдаа кодоо бичээд явбал илүү гүнзгий ойлгох бах. Ерөнхийдөө бол функц юм уу класс гэж ярьж байгаа бол тэдгэрийг зарласны дараа угалзан алтан дотор нь агуулгадах зүйлсээ бичээд явна гэж ойлгож байна. За гуравт нь нэрлэх талаар ерөнхийдөө ойлголтууд явж байна. Том жижигээр бичих. Класс зарлж байгаа классын нэрийг томоор өчтдөг. За энэ дэлгэцнээр харж байгаагаар бол public class person буюу хүн гэдэг классыг томоор эхлүүлж бичсэн байна. За хувьсагч функцийн нэр зэрэгт давтагдахгүй нэр өгөхийг хичээн. Ерөнхийдөө бол давтагдахгүй нэр өгдөг. Зарим тохиолдолд онцгой тохиолдолд адилхан нэр өгөх тохиолдол байдаг. Гэхдээ ерөнхийдөө хувьсагч бол заавал өөр нэртэй байж иж зарлж болдог бичиглэлийн хувьд. За давталтын тоологч хувьсагчийг нэрлэхдээ л нэг үсэг ашиглах нь тохиромжтой. Бусад үед утга бүхий нэр өгөх нь зөв. За цаашдаа хувьсагч болон утга өгөх давталт гээд илүү дэлгэрэнгүй үзээ явна. Гэхдээ ерөнхийдөө тогтоогоод авчихад зүгээр. Нэршил өгч байгаа та өөрөө нэр өгч байгаа бол давталтын тоологч хувьсагчийг нэрлэхдээ л нэг үсэг ашиглана. Бусад үед дандаа утга бүхий нэр өгнө гэд ойлгоод авчих юу ч гэсэн ихний ээлжинд. За дараагийнх нь болохоор хувьсагч, функц, аргуудын нэр нь жижиг үсгээр эхэлдэг. За харж байгаа жишээн дээр болохоор get full name, set full name гэдэг хоёр функц байна. Эдгээр нь дандаа жижиг үсгээр буюу жижигээр эхэлсэн. За хэрв олон үг агуулсан бол шинэ үгийн эхлэл бүр дээр нь томоор эхлүүлж бичнэ. За get full name гэхэд full бол name гэдэг үгнүүд нь томоор хэлж бичигдэж байгааг харж байгаа. Энэ мэтчлэн үгийг эхлүүлэхдээ томоор ингээ эхлүүлээ бичээд явбал уншихад ч гэсэн ер нь айгүй эвтэйхэн болоод өгдөг. За дараагийнх нь болохоор main функцийн талаар авч үзье. За аливаа зүйлийг хийж эхлэх цэг гэж байдаг те тэрнтэй адилхан программын кодыг уншихад ихэнх програм зарим програмууд бол одоо main функцийн шаардлагагүйгээр ажилладаг. Цаанаа тэр нь явагдаж байгаа гэсэн үг. Ихэнх програм нь main функцээс эхэлж ажилладаг. Java нь мөн адил main функцтэй. За бүх код нь энэ функцээс эхэлж ажиллаж байгаа. Тэгэнгუутаа Java-гийн нэг давуу тал нь болохоор энэ функцийг статик байдлаар буюу цаанаас нь ингэж нэрлэнэ гэж заагаад өгсөн байдаг. Тогтмолоор за энэ дээр болохоор public, static, void main халтан дотор string args гэд ингэж бичиж өгдөг. Энийг бас тэжилж авах хэрэгтэй. Програмаа бичиж эхлүүлэх байгаа бол заавал энэ функцийг бичиж дуудаж иж програм нь бусад функцүүдээ бусад классуудаа дуудаж эндээс эхэлж ажиллана гэж ойлгож байна. За энэ public, static, void зэргийн талаар илүү дэлгэрэнгүй дараагийн хичээлээр үзээд явна. Одоохондоо л ингээд цээжлэн гэж бодоод орхичъя. За дараагийн ээлжинд бид нэр хувьсагч гэдэг
агуулгыг авч үзье. За зураг нэрээс харуул нэг хайрцаг дүрслэгдсэн байна те. Хувьсагч гэдэг нь энэ хайрцагтай адилхан өөртөө утга агуулж байгаа тийм нэг сав хайрцаг маягийн зүйлийг хувьсагч гэж нэрлэдэг байгаа. Яагаад сав юм уу хайрцаг гэж байгаа вэ гэхээр тэр нь өөрөө дотроо ямар нэгэн зүйл агуулж идэг. За энэ дэр болохоор variable гэсэн хайрцаг дотор 10.5, 2, John гэсэн утгууд орох чинь. Гэтэ эдгээр нь нэг нэгээрээ буюу нэг хайрцагт нэг л утга ордог гэж ойлгож аавна. За нэг ясандаа одоо энэ хайрцагт нэр өгөөд за энэ хайрцагт ийм утга байгаа шүү гэдгийг илэрхийлж чадах үз нэр өгөөд за энэ дээр бид нар int гэдэг нь болохоор өгөгдлийн төрөлт дараагийн хэсэг дээр үзнэ. Int төрөлтэй буюу тоон утга агуулсан хайрцаг 1 гэдэг нэртэй дотроо 1 гэдэг утгыг агуулна гэсэн үг. За энэ хайрцагны нэр нь болохоор хайрцаг 1 гэдэг нэртэй variable гэдгийг оронд. Тэгээд энэ дотроо болохоор 1 гэсэн бүхэлдийг агуулж идэг. Тэгэнгუутаа бид нар энэ хайрцаг 1 гэдэг хувьсгчийн нэрийг ашиглаад дараа нь доороо бичиж явчихна гэсэн үг. За хайрцаг 1-ийг хэвлэж үзье. Хайрцаг 1-ийг ингээ гэд энэ нэрийг ашиглаад доторх утгыг аваад явна гэж ойлгож байна. За энэ дээр string төрлөөр бол энэ төрлөөр зарлаж үзүүлсэн. String төрлөөр зарлах юм бол за муу адил хайрцаг 1 гэдэг нэр өгөөд энэ дээр болохоор объект дуудаж John гэсэн утгыг өгдөг. За энэ өгөгдлийн төрлийн ялгаанаас болоод зарлах нь Java хэл дээр арай өөр гэдэг. Энэ дараагийн хэсэг дээрээс үзнэ. За юу ч гэсэн хувьсагч гэдэг нь бол дотроо ямар нэгэн утга агуулж яадаг. За бүр утга агуулахгүй хоосон байсан ч болдог. Гэхдээ ерөнхийдөө утга агуулах зорилттой тийм хайрцаг маягийн зүйл тэгээд өөрөө нэртэй байдаг. Нэрийг ашиглаад бид нэр ингээд ашиглаад явдаг гэсэн програм бичигтэй. Эхний хэлжинд ингээ ойлгоод авчихад болно. За дараагийнх нь болохоор өгөгдлийн төрлийн талаар авч үзье. За та хэрвээ нөгөө манай C-ийн хичээлийг үзсэн бол дотор нь өгөгдлийн төрлийн талаар нэлийн бас гүн гүнзгий тайлбарласан байгаа. За C-ээс ялгаатай Java хэл дээр энгийн бус буюу non-primitive өгөгдлийн төрөл гэж байдаг. За энгийн өгөгдлийн төрлөөсөө юугаараа ялгаатай вэ гэвэл уг өгөгдлийн төрлийг зарлахын тулд объект байдлаар зарлж өгдөг. За энэ түрүүн бид нар string дээр харсан тийм string дээр зарлахдаа нэг жоохон сонирн байдлаар зарлаадсан. Тэрийг объект байдлаар зарлах гэж хэлж байгаа. За өгөгдлийн төрлөө энгийн болон энгийн бус буюу primitive буюу non-primitive. Энгийн дотроо тоон болон тоон бус гэж ангилдаг. Тоон бус нь дотроо char буюу ганцхан тэмдэгт гэж ярьдаг. Тэмдэгт агуулгах боломжтой өгөгдлийн төрөл. Boolean гэдэг нь болохоор тийм болон үгүй гэсэн утга авч чадах өгөгдлийн төрөл. За тоон дээр нь бүхэл тоо болон бутархай тоо, бүхэл тоо нь byte, short, int, long, бутархай тоо нь floatable гэд эдгээр нөөцний агуулж чадах хэмжээнээс хамаарат жоохон өөр ялгаатай байдаг. За энгийн бас буюу non-primitive одоо шинээр орж ирж байгаа сэдвийн хүрээнд бид нэр string, array болон хэрэглэгчийн зориулсан классуудыг энэ өгөгдлийн төрлөөр авч үздэг. За энийг бас ерөөд нь л нэг тогтоогоод авсан баха зүгээр. За өгөгдлийн төрөл гээд яагаад ингэж өөр төрөлтэйгээр үүсгээд яагаад ингэ хуваагаад байгаа юм бэ гэдэг шалтгаан нь болохоор компьютер эдгээр өгөгдлийн төрөлд зориулаад өөр зайг нөөцөлж идэг. Одоо компьютерыг зохион бүтээхдээ одоо энэ хэлийг зохион бүтээхдээ хэрвээ өгөгдлийн төрлөө энэ код бичиж байгаа хүн byte гэд бичиж өгсөн байх юм бол эдгээр ингээд тогтмол байгаа штэ. Byte гэд бичиж өгсөн байвал за компьютер санаахаа одоо ингээд 8 бит буюу юм 8000 хоосон зай үлдэн шүү. Тэрэн дотор ингээд утгаа агуулад солиод тэр хувьсгчтай ингээд аваа явнаа гэж ойлгуулдаг байхгүй. За тийм гутаа жишээ нь бүхэл тоон дээр byte, short, int, long гэд бүгдээрээ бүхэл тоо авдаг. Тэгээд юугаараа ялгаатай вэ гэвэл багтаамжаараа буюу сая зараа ялгаатай. За жишээ нь byte төрөлтэй зарлах юм бол за byte төрөлтэй нэг бүхэл тоо хувьсгч зарлалаа. Тэр нь хасах 128-аас нэмэх 127-гийн хооронд утгыг өөртөө авч чадна гэсэн үг. 128-аас дээш болоод ирвэл short юм уу, int юм уу бусад өөр төрлөөр зарлах шаардлагатай. За тэгсэн чинь өгөгдлийн төрлөө ашиглаж байгаагийн одоо давуу хэрвээ ашигладаггүй байсан бол энийг ингээ зөв ашиглаж чадахгүй бол ямар асуудал үүсэх вэ гэвэл хэрвээ
short гэж зарлаад өгсөн те. Short төрөлтэй нэг энэ short төрөлтэй за А гэж төвсгч зарласан. Тэгсэн чинь компьютер шууд хараад энэ short гэж зарласан байна. 16 битийн зайг буюу за нэг юм 16 хоосон зай үлдээч яа. Энэ дотор манай энэ short гэж зарласан хувьсгчийн утгууд ингээд ороод дүүрнэ гэд зай нөөцөлчихөж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө тоо маань байтаар зарлж болохоор байсан буюу 8 битэд багтах үйс тийм жижиг тоо за нэг 4 ч юм уу 5 ч юм уу энэ рейнжэд буюу энэ хооронд багтаж болохоор тоо байсан. Тэгсэн чинь тэр тоог short гэж зарласан чинь аль хэдийн компьютер 16 битийг ингээд үүсгэхэд хадгалсан байгаа штэ. Үүсгэсэн хүлээж байгаа ингээд дотор нь тоо ихийг. Тэгсэн чинь нөгөө нэг жижигхэн тоо чинь 4-г ороод ирсэн чинь энэний ердөө л нэг 5-6хан битийг л ашиглана. 6 битт нь л багтаад ингээд санах хойд хадгалагдчихна гэсэн үг. Тэгсэн чинь үлдсэн 6-аас гаднах энэ 10 бит нь ерөөсөө ашиггүй үлдэнэ. Энэ 10-ыг за энэ 6 битийг бид нэр ашигласан юм чинь энэ 10-ыг өөр тийш өгч өөр газар ашиглах гэж чадахгүй. Яагаад гэхээр өмнө нь short гэж зарлаад өгсөн учраас short-д зориулаад энэ 16-г л ашиглах гэд өгсөн. Өөр газар ашиглаж болохгүй. Тэгэнгუთ өгдлийн төрлөө буруу зарлах, өгдлийн төрөл одоо байгаагийн шалтгаан ингээд хоосон зай үсгээд илүү их зай эзлээд бид нэр хэрвээ бүх өгдлийн төрлөө лонгоор зарлаад өгсөн тий нэг хувьсгч болгон дээрээ тэгэнгუთ ингээд 64 бит амар их зай гаргаад тэдэрэн гэсэн чинь бүгдээрээ жижигэн тоонууд байх юм бол айгүй их хоосон зай гараад үр ашиггүй ажиллана гэсэн үг. Үр ашиггүй бахан зай эзлүүлчихэж байгаа. Тийм учраас энэнийхээ рейнжийг мэдээд ямар үед нь аль тайпыг ашиглах уу, алийн зөв үед нь ашиглах уу гэдгийг бас сурсан мэдсэн байх хэрэгтэй. За одоо өмнөх хичээлээр бид нэр Java-гийн нэлээдэн ID программын талаар үзсэн. Тэндээс Eclipse-ийг сонгоод суулгаад программаа туршиж үзье. За Eclipse-ийг татахын тулд аль бие усны веб руу ороод тэндээс үнгүү татах хувилбарыг сонгоод шууд татаад авчих болдог байгаа. За суулгасны дараа бидэнд Eclipse installer гэж харагдах бөгөөд за Eclipse-ийг зөвхөн Java-гийн зориултаар биш өөр олон хэлний зориултаар ашиглах боломжтой. Тэндээс Java developer-ыг сонгоод суулгах патаа сонгоод за тэгээд agreement буюу үйлчилгээний гэрээг зөвшөөрж байгаа буюу accept дараад тэгээд суулгах хэвц маань эхэлдэг. За тэгээд суулгасны дараагаар Eclipse програм ажиллуулахад хэрвээ хүсэж байгаа юм бол welcome цонх буюу заавар цонхыг үзээд tutorials samples зэргийн дагаад туршаад хийгээд үзвэл зүгээр. Одоо Eclipse програм ашиглаад шинэ Java project үүсгээд одоо шинэ програм үүсгээд ажиллуулж үзье. Эхний хэлжинд create Java project хийгээд за нэрээ project-ийн нэрээ төлөе. Listening гээд өгчий. За listening дээр модуль үүсэхгүй. За ингээд нэг project үүссэн байна. За энэнийхэн source дээр дарж агаад шинэ класс үүсгэн. За классын нэрээ туршилт гэдэг юм уу? За классын нэр томоор идэг гэж бид нэр дөрөв дээр үүссэн. Тэгэхээр томоор чинь. За public эдгээр нь болохоор хандлт нь идэг. Энэ дээр болохоор public буюу нийтэд харагдахаар тийм класс үүсгэж ийн гэдэг. Ойлгочихъя. За public class туршилт гэсэн класс үүсэж байна те. За манай бичиж байгаа бүх код нь main class-аас эхэлдэг гэж хэлсэн. За энэ дээр хэдүүлээ шууд нэг үг хэвлэх гээд үзье. Java-гийн хэвлэх үйлдэл нь болохоор system цэг out цэг print ln хаалтан дотор хэвлэх үгээ давхар цэг дотор бичнэ. За шинэ хэл сурж байгаа бол бид нэр бүгд hello world гэж бичиж үздэг хамгийн ихний програм маань. Тэгээ hello world гэж үзье. За мөрийн төгсгөлд
заавал цэг таслалах хэрэгтэй. За энийгээ шууд ажиллуулах гэж үзье. Тэгэнгүүт энэ дээр ажиллаж болохгүй байна. Алдаа зааж ийн гэж. Тэгээ яагаад вэ гэхээр бид нар дээр main функц авахгүй байгаа. За main функцийн аан бичгээ гэхээр туршилт гэсэн классын дотор чинь түрүүн үтсэнчлэн public static void main хаалтан дотор string ийм мэдлэлтэй чинь. За энэ маань угалзаа алтан дотор байх хэрэгтэй гэж бид нэр үтсэн. Энийг угалзаа алтан дотор оруулж хэвлэх үйлдэлээ. За одоо болохоор алдаа цахаа болчих чинь тий. Түрүүн болохоор main функц байхгүйсэн учраас алдаа заагаад байгаа. За одоо ажиллуулж үзье. Ажиллуулаад үтсэн энэ доор hello world гэж гарч ийн тий. Энэ маань яаж байгаа вэ гэхээр шууд бидний бичсэн үгийг хэвлэж үзүүлж байгаа үйлдэл байгаа. За хэдүүлээ юу ч гэсэн классаа үүсгэлээ. Класс дотроо main функц авах хэрэгтэй гэд main функцээ үүсгэлээ. Тэрэн дотроо хамгийн ихний хэвлэх үйлдэлээ хийж үзлээ. За түрүүн үтсэн бидний үтсэнчлэн хувьсагч болон өглийн төрлийн талаар үтсэн. Тэрийг одоо ашиглаж үзье. За өглийн төрөл дээр бид нэр int гэж өглийн төрлөөс үтсэн тий. Int гэдэг нь болохоор бүхэлдэн төрлийн байгаа. За int дээрээ за age буюу нас гэсэн нэртэй хувьсагч аваад энэ нь за 18 гэсэн настай. За int гэдэг нь өглийн төрөл нь age гэдэг нь миний өөрийн өгсөн нэр нь age гэсэн нэртэй хувьсагч. Энэ дотроо 18 гэсэн утгыг оруулж байна. За мөрийн төсөлцийг таслалаа тавилаа. За одоо хэвлэж байгаа үйлдэл дээрээ энэ хувьсагчаа хэвлэж үзье. Хувьсагчаа хэвлэхийн тулд шууд энэ тавар кавичгийн дотор биш нэмэх тэмдэг тавиад age гэж бичдэг. Бичиглэлийн хувьд. За энийг ажиллуулж үзье. За ажилласан чинь hello world 18 гэж хэвлэж байна те. Шууд зэ авалгүйгээр бидний хувьсагчийг хэвлэж байна. За энийг өөрчлөөд үзье. 18 биш 21. Тэгээд ажиллуулад үзэхээр hello world 21. Энэ нь яаж юм вэ гэхээр бид нар түрүүний хэлсэн хайрцаг буюу тухайн хувьсагчид age гэсэн хувьсагчид дурын утгаа өгөөд тэр өгсөн утгыг маань энд хэвлэж харуулад байна. Шууд анх зарлахтаа утгаа өгөхгүй гэж болдог. Утгаа өгөхгүйгээр зүгээр зарлаад орхиж age гэд. Тэгин гутаа энд age-д 12 гэсэн утга өгөөд ахиад age-д 17 гэсэн утга өгчээ. 2 удаа өгч ин тэ. Одоо тийм гут энд алийг нэвлэн гэж бодож байна. За ажиллуулад үзье. За hello world 17 буюу доотлын утгыг хэвлэж байна. За энэ маань яаж ийн вэ гэхээр утга олгож байгаа үйлдэл нь эхлээд хоосон хайрцаг байсан тий. Хоосон хайрцаг нь 12 гэсэн утгыг хэлээ. За хайрцаг маань 12 гэсэн утгатай. Тэгсэн чинь дараа нь 17 гэдэг утгыг хэлээ. Тэгэнгუთ энэ хоёр маань зэрэг оршиж иж болохгүй. Нэг хайрцаг нь нэг л утга агуулна. Тэгэнгуთ хамгийн сүүлийн утгыг аваад өмнөх утгаа арилгачдаг гэсэн. Тэгээд энэ хэвлэж үзүүлэхэд хамгийн сүүлийн утга буюу 17 хэвлэж байгаа гэж ойлгож байна. За хэдүүлээ өөр өглийн төрөл авч үзье. Int биш. За string гэж үтсэн тий. String буюу тэмдэгт мөр. За энэ дээрээ нэр гэж бичиж. Нэр. За энэ дээр шууд утгыг нүгий. Тэнцүү. New string. За нэрээ das ist go гэж. За зэг таслаа тавилаа. За энэ дээр яаж ийн вэ гэхээр энэс за энийг түрүүнийх шиг болгоч. Энд age тэнцүү 21 болгоч. За тэгсэн чинь энэ дээр болохоор шууд өгдлийн төрлөө бичээд нэрийг бичээд шууд утга болгож байна тий. Тэгсэн чинь string төрөл дээр болохоор түрүүн бидний ярьсанчлан non primitive дээр за өгдлийн төрлөө ичлээ. Өгдлийнхаа төрлийн одоо хувьсагчийнхаа нэрийг бичлээ. Тэгснээ new гэд нэг үг ашиглаж байна.
new string тэрэн дотроо cavitation дотор Cisco. За энэ яаж ийм вэ гэхээр объект үүсгэх гэж ярьдаг бидний нэрийг. Объект үүсгэх буюу за өгдлийн төрний хэлсэнчлэн энгийн бус объект төрлөөр үүсдэг учраас ийм бичиглэлээр үүсгэдэг гэд ойлгоод авчи. За энэ дээрээ насаа нэмэх нь нэр гэсэн хувьсгчаа хэвлээд үзье. За hello world 21 Cisco. За энэ маань яагаад дундаа ямар ч зайг байгаа вэ гэхээр бид нэр хэвлэхдээ энэ хооронд ерөөсөө зай аваагүй. Энэ хооронд зай авахар бол ингэж бичнэ гэсэн үг ш. Энэ хооронд хэрвээ зай авахыг хүсэн юм бол cavitation аваад cavitation-да нэг space дараа зай авчна. За hello world гэдгээр дахиад авчи. За ингээд үзэнгууд бидний хэвлэж байгаа үйлдэл нь ингээд зайтай гарч ирж байна те. За энэ маань яаж юм бэ гэхээр хэвлэх үйлдэл нь хувьсгчийг бол байгаагаар нь шууд хэвлэдэг. Ийм cavitation дотор байгаа зүйлийг энэ дотор яаж бичсэн тэрүүгээр нь хэвлэдэг гэсэн үг. Энэ дотор байгаа зай үгнүүд одоо юу гэснэ энэ дотор хэрвээ бид нэр age гэж бичиж төрчүүл энэ хувьсагч хэвлэгдэхүү гэдгийг харъя. За энийг ярьлаач. Гэсэн чинь hello world age Cisco гэж юм те. Age гэдэг хувьсагчийн доторх утга ерөөсөө хэвлэгдсэнгүү. Яаж юм гэхээр хэвлэх үйлдэл нь ерөөсөө хувьсагч руу ханддаггүй. Зүгээр л энэ cavitation дотор юу бичнэ тэр болгоны чинь л зүгээр яг байгаагаар нь гаргадаг гэсэн. За ингээд үжигсэн хэвлэх үйлдэл болон утга ойлгох, хувьсагч зарлах, тухайн хувьсагчаа хэвлэх зэрэг үйлдэлүүдийг хийж гүйцэтгэж үзлээ ихний програм дээрээ. За дараагийн хичээлээ сэдвүүлээ. Операторууд буюу эдгээр одоо өгдлүүдийг хооронд нь ямар үйлдэлүүд хийж болдог те тэр болгоныг илүү дэлгэрэнгүй үзээд хараад явъя. Баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.